намайг Шалуна гэдэг. Би 3 хүүхэдтэйгээ нөхөртөөгөө ам бол тавлан амьдардаг. За энэ төсөлд болохоор 2023 оны 8 сард орсон. За энэ төсөлд болохоор Монгол ахуйг танилцуулах, тэгээд хүмүүст одоо Монгол хоол болон Монгол уламжлалт одоо эдийн ондог танилцуулахад тусалж байгаа. За өнөөдөр болохоор ирсэн жуулчдтай Монгол хоол буюу бууз хийж өгсөн байгаа. Үхрийн махаар, хоньны сүлтэй, элдэн амтлагч байхгүй, давс судлан баг зэрэг гондим хийгээд хоолнуудыг хийж өгсөн байгаа. За яг хоо битүү хоол учраас хүндэтгэлийн зоог гэж явдаг. За яг жуулчин ирэхээс өмнө хоолыг бэлтэж байгаа. Одоо хийгээд бэлэн хөлдөөгөөд одоо нэг 10-аас 15 минут жигнэх ч юм уу тийм процессыг одоо хийхэд бэлэн болгож байгаа. Өмнөх өдөр нь бэлтэж байгаа ч юм уу. За тэгээд хоол бэлтгэх үйл явц маань болохоор одоо махын татаад, сонин соримсын татаа, гурлын зураг ч юм уу ингээд тавьчихаар нөгөө хүмүүст маань хийхэд амар болчихж байна гэсэн. За дараагийн удаа гэхэд юм уу хуушуур цовын ч юм уу те жоохон битүү хоол байвал ер нь хэрэгтэй болов л гэж бодож байна. За ерөнхийдөө өмнө нэг 20 хүн авсан. Тэгээд ирээд буцаад яг тухайн үед намар байсан. За намар байсан болохоор би айгүйх ногоо дарсан байсан. Тэгээд дарсан ногооноосоо баг зэрэг өгөөд одоо яг нөгөө намар чинь цэцгий юм уу те өрөмсөв тараг гэл бүх юм элбэг болчдөг болохоор тухайн үед нь одоо баг зэрэг өөрийнхөө хийсэн юмыг өгөөд явуулсан. Тэгээд ер нь хүмүүс маань сэтгэл ханамж маш өндөр явсан.